Сайн байцгаана уу? Ашли байна. За энэ бол ямар ч учир шалтгаан зүгээр суужснаа гинт бодсон ямаараа бичлэг хийхийг хүссэн. Ямар ч поинтгүй бичлэг. Энэ бичлэгийг яг яагаад гинт хийхээр болсон бэ гэсэн чинь би сая нэг охины бичлэг үзээд тэр охин болохоор glow up-ыг өөрөө ингэж аюу шүүмжилдэг. Glow up хийх гэж ярьдэн штэ. Ингээл хүмүүс тураал ингээл гоё болол царай мөрөндөө анхаарал арьсчлага хийгээл те өөртөө ингээд бүр амар анхаардаг. Тэрийг ингээм амар эсэргүүцдэг зөвхөн ингээм материалын талаасаа л ингээл өөрийгөө амар анхаарал зөвхөн гадна харагдах юунаасаа л өөрийгөө ингээд өөрчлөхгөө ингээд идэв болохоор би нэг амар эсэргүүцдэг. Гэхдээ яг үнэндээ тэр охин өөрөө яг тэгж glow up хийж ерөөсөө glow up ингээ өөртөө анхаарыг яг тэгж амар удаан хугацаар хийж үзээгүй учраас надад энийг бас ингэж шөөмжлэх тийм ирэх байхгүй юм шиг. Тийм болохоор би glow up гэдэг юм өөрөө ингээ бээрээ туршиж үзэх чинь гэж ярьсан байхгүй юу. Би энэ дээрээс зүгээр ингээ үндэслээд бодсон чинь миний амьдрал бол яг эсэргээрээ glow up ер нь бол хийх гэж дандаа ямар нэгэн байдлаар туршилт ямар нэг юм хийж идэх гэх юм уу далтуур гэх үү далтуур нь жишээ зүгээр ер нь ингээд glow up зөвхөн ингээд гаднаасаа яаж өөрийгөө арчилж яаж гоё яах вэ яаж хөөрхөн харагдах уу гэдэг дээр бүр ингээд амар их анхаарал өгөөд тэг зөвхөн л ингээд гаднаасаа л гоё байх юмсан гэдэг баг миний амьдралын насан туршид баг бодож ирсэн хэрэгжүүлж ирсэн юм байгаад байгаа байхгүй юу. Яг эсэргээр болчихж байгаа. Тэнгүүд би ингээд дотор би яг ингээд Ашли 8 гэж хийн ямар хүн юм ингээд дотоод сэтгэлдээ яг юу хүсээд байгаа юм өөрийгөө яаж ингэж дотроосоо хөгжүүлээд байгаа юм тийм юм бодонгууд би тэрэн дээр ерөөсөө ингэж гол поинтаа өгөхгүй амар удаан амьдэрсэн зөвхөн ингээл би гаднаасаа л хөөрхөн баймаар байна. Ерөөсөн миний боддог юм тийм биш. Яагаад энэ бүхэн хэлсэн гэхээр би ер нь бодохдоо баг зэрэг хүн болгонд ер нь юм байдаг л. Гэхдээ минийх ингээд амар хүнд хурцаар надад туссан юм шиг байна. Бага анги мэнгид байхдаа ингээл уусаа сургуулийн хөрх ер нь 10 жил тийм байдаг шүү дээ. Сургуулийн хөрхөн, ангийн хөрхөн гэх тэнгуү тэр охин ингээд хөөрхөн учраас ингээд хүмүүсийн анхаарал хайрыг ингээд амар хүртдэг тий. Нэг тийм юмнаас болоод ч юм уу би одоо тийм охин байгаагүй болохоор ингээд тийм юм хөөрхөн байх нь өөрөө ингэж анхаарал хайрыг хүртэх юм болт юм. Ингээд бид ч одоо дөнгөж жоохон бахтаа л тийм бодож байгаа шүү дээ. Ингээд жоохон хөвгтэй сэтгүүр гэхүү. Хөөрхөн байх нь ингэж хүмүүсийн хайр хандалт одоо анхаарлыг ингэж өөртөө хүлээж авдаг юм байна. Тэгж л би наах бож. Тэгээ яг тэр түүх би одоо тэгж хүн дээр хүлээж авдаг байсан юм. Ямар ч тач бага ингээд байхад бол ер нь 1-8 дугаар анги гэх юм уу. Би тэр жил яг тэр үед яг нэг сургуульд сурдаг байсан. Тэр үед бол тэгэл намхан царай муутай гэж бол нэлийн хилүүлдэг байсан. Намхан царай муутай. Тэгээ тэрнээсээ ингэж амар травматиз. Тэгээ тийм болохоор ч юм уу хүүхдүүдтэй нэг харьцаж чаддгүй хүүхдүүд надтай харьцдаггүй. Намхан царай муутай гэдэг одоо тийм тод тотголтой. Тэгээ тийм хүүхдүүд ч гэсэн надаас өөр ч гэсэндээ байсан. Тэгээ тэд нар нь л хоорондоо нийлж мэлдэг. Тэгээ хөөрхөн хүүхдүүд зөвхөн хоорондоо нийлдэг ч юм уу тий. Тэгвэл нэг тийм ялгуурлан харьцах юм амар их өдөс. Тэгээд би тэр үеэс л ер нь ийм бодолтой болсон болов уу гэж бодсон. Ер нь гадаа төрхөөрөө ингэж хөөрхөн байх нь амар чухал. Тэгэхээр би тэрийг яг ингэж өөрөө ингэж амар ингэж яг энэ шиг ингэж бодоогүй зүгээр л гадна төрхөөрөө хөөрхөн байх хэрэгтэй байна гэдэг юм ингэ суугаад тэгээ байнга ингэж хөөрхөн харагдах. Би бараг дэлгүүр явахдаа ч хөөрхөн харагдаж дэлгүүр явахыг хүсдэг юм жишээ. Ер нь ингэж хичээдэг заяа бараг. Хин нэг намайг муухай ахыг харчихуу дээ гэдэг яг ингэж нэг тийм миний амьдралын бүр ингэж бүр амар хэцүү юм ч юм шиг. Ингээ нэг тийм айдас ч юм шиг тийм байсан байгаад байгаа. Тэгэнгүүт тэр нь за энэ бүхний эцэст ингээд за зөвхөн гадаа төрхөн дээр анхаарал яваалаа. За тэгээ бага ангийн тэр нөгөө нэг явдлаас цаашаа одоо ингээл том болоод үерхэлд ороод ирэнгүү тэр нас үерхэл дээр ч юм уу бас илрээд байгаа юм шиг. Би өөрөө ч юм амар хүн дээр хүлээж авдагч болсон юм уу ер нь иймэрхүү асуудлыг. Тэгээд ингэж явсараад ер нь за хөөрхөн харагдах амар чухал юм шиг мэдрэмж төрөө хөөрхөн хүмүүс гэж байн хөөрхөн байх гэх тийм боддог болсон. Ер нь контент, стрим интервью гэсэндээ би ер нь бол
хийдэж штэ. Тэгээ тэр үед дээр ч гэсэндээ та нар анзаарч ирсэн бол би будаггүй нэг ч удаа бараг стрим хийж байгаагүй. Дандаа хөөхөн гоё харагдах үнцөөсөө сууж гоё дандаа л нэг тийм гоё тий нэг харагдах байдлаас дандаа л гоё тиймэрхүү бичлэг стримнүүдээ хийдэг. Тэгээ нэмээд хувь хүн талаасаа ер нь бол би нэг тэгж амар ингэж суусч мууж бичлэг хийж суудаа бол байхгүй. Тэгээ за яг энэ дээрээс би юу бодсон гэхээр би дотоод хүн аашлыг чи юу хиймээр байгаа дотоод одоо энэ хүнээ яаж хөгжүүлж байгаа юм гэдэгтээ ер нь бол амар бага ач холбогдол өгч исэн. Гэтэ өвгөөгүй биш жоохон өгсөн. Гэтэл гадаад төрхөндөө илүү их ач холбогдол өгөөд. Тэстэй дотоод хүнээ илүү хөгжүүлэх, илүү таних, тий өөрийгөө хайж болох гэж ярьдээ штэ. Тиймэрхүү эрэл хайгууллыг бол би сүүлийн яг 2 жилд л амар гинт ингэж ойлгож, одоо ингэж хайж илүү хөгжүүлэх тал дээр анхаарч эхэлсэн баггүй юу? Анхаарч эхэлсэн. Тэгээд би энэ олон жил зөвхөн гадаад төрхөндөө ч юм уу хөөрхөн харагдахтаа ингэ санаа зовж амар их цаг үрж бусад зүйлдээ ингэж анхаарал хандуулахгүй байсандаа бол жоохон харамссан. Яа тэгэхээр ингээ амар олон жил тэгж амьдсан шүү дээ. Тэгээ би яг ингээд дотоод хүнээ таних нээхийн тулд юу хийгээд байгаа юм ингээд тэгэхээр нэг амар яг үндэ зөв юм хийж байгаа би мэдгүй. Гэхдээ ер нь би ингээд урлагт ер нь бол нэлийн дуртай хүн баггүй ер нь за зөвхөн ингээд зураг зурх мурхвал биш зүгээр ер нь урлагийн бүх төрөлд би ер нь бол нэлийн дуртай. Тэгээд их ном жоохон бахта би бас их ном уншдаг байснаа болцсон. Тийм байж байгаа. Сүүлийн хэдэн сард нэлээ ном уншаад тэндээсээ амар их суралцаад би чи ийм юм биш. Тэгээ номон дээр дүгнэлтээ өөр дээрээ ингэж дүгнэлт бас аюу хийж байгаа. Тэ амар тусалж байгаа гэж бодож байна. Яг үндэ одоо ингээд өөрийгөө ингээд хараад суухад бол надад үнэхээр таалагдахгүй л байна. Яг үндэ энэ ингээд миний стил яг нэг хэсэг болт юм шиг болсон. Тэгээ одоо ингээд өөрийгөө муухагаар ингэж харах надад амар хэцүү байгаа байхгүй юу гэж. Тэгээ нүрээ нэг сүртэй бодож мудаагүй ингээд яг ингээд зүгээр л ингээд юм яриа суух. Нэг тийм сонирхол байна. Гэтэ за тэр эрэл хайгуулын тухай те би ингээд одоо эсрэгээрээ би дотроосоо glow up хийх. Тиймэрхүү юм одоо хийж байгаа гэж өөрийгөө ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд айгүй олон зүйл туршиж үзээд ингээд чадахгүйсэн ч хамаагүй би туршиж үзээд ингээд дотроосоо ингээд өөрийгөө нээх тал дээр илүү их ингэж анхаармаар байгаа. Тэгээд тийм учраас ямар тач би зураг зурах гэдэг мэргэжлийг бол сонгоцсон байгаа. Өөрийнхөө багасаа яс хүсэжсэн зүйлс ханыг ер нь бол хийгээд явж байгаа. Тэгээ би тэрийг ер нь ингээд сонсохгүй амар удаа явсан юм шиг зүгээр санагдаж байна. Сонссон л тоо ч зүгээр ингээд зориг байгаагүй. Тэгээд хийх зориг гаргаж хийсэн гинт сурвал зураад эхэлсэн байна. Тэгээд өөр юм ном уншиж эхлээ. Дээрэс нь яруу найраг шүлэг маш их сонирхож эхэлсэн. Би бүр яг шүлэг ерөнхий хайлт уншдаг байсан ч гэсэндээ нэг тэгж амар анхаарал ач холбогдол өгөө. Тэг би сүүлийн 1-2 сард бүр айгүй их шүлгийн ном цуглуулсан. Тэгээд яруу найраг гэдэг чинь ямар гоё юм бэ те. Гоё юм бэ. Тэгээд тийм яа бүр ингээд тэгээд тэрнээс улбаалаад би бас өөрөө амар би ер нь урлагт л ер нь маш дуртай хүн юм шиг байгаамаа. Би ер нь тэгж л тодорхойлоод байгаа. Тэгээ би өөрөө бас шүлэг бичиж эхэлсэн. Тэр нь өөрийгөө ингээд амар нээж байгаа юм шиг санагдаж байгаа. Бүр ингээд амар юм хумыг амар гүнзгий мэдрээд байгаа юм санагдаж байгаа. Яг юм иймэрхүү ном унших зүйлийг иймэрхүү юмнууд хийж эхэлснээрээ гэх юм уу. Тэгээ би яг үнэндээ яг челленж дотроосоо glow up challenge хийх гэж нэрлэхэн жишээ. Би яг тэгж амар ингээд 60 өдөр дотроосоо glow up map гэл ингээл гаднаасаа glow up хийх чинь бас нэг арай өөр штэ процесс нь. Ингээд үнэхээр арьсаа ингээд амар арчлаад байвал 60 хоногт амар өөрчлөлт гарна. Тэгээ би дотроосоо glow up хийхийг яг үнэндээ хийлч мэдэхгүй. Үнэхээр glow up хийгээд амаагүй юм мэдэхгүй. Тэгээд ямар ч тач хичээж байгаа. Тэгээ иймэрхүү зүгээр өөрийгөө ингээд жоохон нээсэн имжлэг хийж үзлээ. Тийм ээ наа. Энийг л хэлмээр байсан. Хүн гаднаасаа биш дотроосоо glow up хийх ямар чухал гэдэг юм мартцсан. Өөрийгөө хин гэдэг юм ингээд олж нээх ингэж
аялал гэх үү? Аялалч гэж. Өөрийгөө ингэ дотроосоо нээх гэж оролдоогүй. Зүгээр л амар хоосон цагийг амар урт цагийг өнгөрөөсөн юм шиг санагдаж байгаа. Тэрэндээ харамслал зүгээр илэрхийлж байна. За энэ удаа имжлэг ингээд тусглаа баяр та.